Энэ аймгийн төв рүү өөрөө оруулахгүй байх ямар боломж байна вэ гэдгийг судлаад энэ байршил дээр ирээд ирнэ. Одоо тэр харагдж байгаа хадаа хошуу энэ хошуу хоёрыг холбоод юм хаалт хийчих юм бол бид нэр бага зардлаар бас үерийн эрсдлийг бас даван туулах боломжтой юм байна. Үерээ сэргийлэх боломжтой байна гэсэн дүгнэлт бүрсэн. Тэгээд ховдтын үерийн далангийн зураг төсвийг хийсэн одоо компани захирлыг бас урьжинд бас энэ газрыг танилцуулах. За энд бол бас хаалт хийгээд ийм үерийн усыг хөрвүүлж хөвц өрөм их боломжтой байна гэдэг ийм дүгнэлт гаргасан. За мөн усны ахмад инженер Баран Чулуугаар авчираад бас танилцуулсан, усны газрын даргаыг авчирч танилцуулсан бас боломжтой гэдэг ийм дүгнэлт гарсан. Тэгэхээр энэ 46 м. Энэ хоёр хошууны хооронд 46 м байна. За мэрэгжлийн хүмүүс бол 7 м өргөнтэй 6 м өндөртэй ийм даланг одоо энд хийж болно гэсэн юм дүгнэлт бол урьдчилсан байдлаар гараад байна. Тэгэхээр энд бас өрөө усыг хөрөмтлүүлээд хөвц өрөм хийгээд бага зардлаар бас энэ үерийн эрсдлийг бас давах юм боломжтой гэж үтсний үндсэн дээр одоо та бүгд танилцуулж байгаа. Одоо 18 онд одоо хийсэн зураг гэдэг нь энэ чи одоо C1 гэдэг тийм үерийн далан байгаа. За тэр нь л дээр энүүгээр ингэж байгаа. Тэр буйнд голын хайс ороо одоо энэ уулаа өссөн үерийг чиглүүлж байгаа тийм зураг багтах. А бид нар бол энэ ч бол тэр ирсэн арай богинохон одоо далан байгуулж болох боломжтой гэдэг саналыг одоо хотын одоо зэрэгчээ одоо газраас ингэж гаргасан саналыг одоо үз танилцсан явж байна л да. 18 оны зураг болохоор энийг бодвол бас арай ийм өргөн одоо зай талбайтай газар бас далан байгуулах ийм зураг байна гэж ойлгож байна. Тийм тэр бол ер нь бол үерийн далан одоо үерээс зайлуулах одоо шууд өгсгөлтэй тэгээд гол руугаа чиглүүлсэн. А энэ талхлаар одоо уулаас ирж байгаа бууж ирж байгаа усыг энд нь хөрөмжлүүлээд хөвц хөрөм байгуулах тийм санал явж байгаа гэсгэлэр яг аль нь бас боломжтой юм шиг сонсогдож байгаа. Тэгэхээр одоо нэг газар дээр судалгаа хийгээд л явж байна л да. За Азийн хөгжлийн банкны астив төслийн хөрөнгө оруулалтын хүрээнд аймгийн төвийн үерийн далангийн барилга байгууламжийн ажлыг шийдвэрлэхээр ингээд төслийн баг ирээд ажиллаж байна. Үерийн даланг гэр нь хоёр хэсэгт хувааж авч үзэж байгаа. Нэгдүгээр C1 ангил буюу одоо энэ гүн ялгаар орж ирж байгаа үерийн усыг Баатар харьхуу уулын араар нисхийн ардлаар залгаад одоо буйнд гол руу нийлүүлэх 6.1 км үерийн далангийн ажил. За бетон суурьтай чулуун тодорхойлгоотой ийм ажил. За аймгийн төв дотор 1 км гэдэг ингээд нийт 7.1 км үерийн далангийн одоо барилгын ажлыг 3 сая 890 мянган долларын санхүүжилтээр хийхээр одоо ингээд төлөвлөд ажиллаж байна.